Дөрөвдүгээрт курсын ажилд тавих ерөнхий шаардлага. 4.1 Курсын ажлын зорилго, зорилтууд, ерөнхий шаардлага. Курсын ажил нь оюутанд практик мэдлэг олгоход чиглэсэн сургалтын процессын хамгийн чухал хэлбэрийн нэг бөгөөд оюутны бие даасан үйл ажиллагааг төлөвшүүлэх зорилгоор сургалтын төлөвлөгөөнд заавал тусгадаг. Курсын ажлын зорилго. А. Хичээлээр олж авсан онлын мэдлэгийг батгажуулах, гүнзгийрүүлэн зузаатгах. Б. Бие дааж ажиллах дадал чадвар олгох. В. Бодол санаа дүгнэлтийн зөв, томьёолон, логик дараалалтай, баталгаа нотлогоотойгоор бичих чадвар суулгах. Г. Бичсэн ажил олны өмнө хамгаалах чадвартай болох, дипломын ажил бичихэд бэлтгэх зорилготой. Курсын ажлын сэдвийн ерөнхий хүрээн тухайн хичээлийн онлайн курсээр тавигдсан сургалтын зорилтуудаас урган гарч нөгөөтэйгүр төрийн болон төрийн бус байгууллага, бизнесийн газрууд, боловсрол, соёл, шинжлэх ухааны зэрэг бүх салбарын практик зорилтуудтай нэгт уялдаа холбоотой хэрэгжүүлж болох үйц бодиттой байх шаардлагатай юм. Курсын ажлын сэдэв, гүйцэтгэх хугацааг курсын ажил бичгээр сургалтын төлөвлөгөөнд тусгагдсан хичээлийг хариуцсан заадаг тэнхимээс боловсруулан баталдаг. Өөрөөр хэлбэл, батлагдсан сэдвийн дагуу оюутан курсын ажил бичнэ. Курсын ажилд тавигддаг шаардлагуудыг ерөнхийд нь 3 хэсэгт ангилан үзэж болно. Үүнд бүтцэд тавигдах шаардлага, агуулгад тавих шаардлага, хэлбэржүүлэхэд тавих шаардлага. Курсын ажил нь сонгож авсан сэдвээ нээн харуулахад дөхөм үзүүлэх үйц бүтэцтэй байх ёстойгоос гадна дипломын ажлын бүтэцтэй ерөнхийдөө ижил байна. Өөрөөр хэлбэл нүүр хуудас, агуулгын гарчиг, оршил, үндсэн хэсэг, дүгнэлт, ном зүй, хавсралтаас бүрднэ. Нүүр хуудсын дээд хэсэгт уг ажлыг гүйцэтгэсэн сургуулийн нэрийг 16, бүрэлдэхүүний сургуулийнхыг 14, тэнхимийн нэрийг 12 шрифтээр тус голлуулан бичнэ. Хуудасны голд курсын ажлын сэдвийг 26 фонтоор мөн голлуулж тод бичнэ. Сэдвийн дор курсын ажлыг удирдсан багш, судлаачийн эрдмийн зэрэг, цол, овгийн эхний үсгийг нэрийн хамт, дараа нь курсын ажил гүйцэтгсэн оюутны мэргэжил, анги, овгийн эхний үсгийг нэрийн хамт байрлуулна. Харин нүүр хуудасны доод хэсэгт Улаанбаатар хот, Тэдэн он гэж голлуулан бичнэ. Агуулгын гарчгийг курсын ажлын үндсэн бүтцийн дэс дарааллаар тэдгээрийн эхэлж байгаа хуудасны дугаарыг тус зааж бичсэн байна. Оршил хэсэгт сонгон авсан сэдвийн ач холбогдол, нэн чухал болох үндслэлийг нотлон өгүүлж, курсын ажлын зорилго, бодит зорилтуудаа тодорхойлон, судалгаандаа ямар судалгааны объект, судлах зүйл, ямар аргыг судалгааны аль хэсэгт хэрхэн ашигласан тухайгаан тайлбарлан бичнэ. Судалгааны ажлын зорилго, зорилтуудаа тодорхойлохдоо туйлын нихур хандаж, маш оновчтой томьёолбол зохино. Зорилго, зорилт бол оюутан та курсын ажлаа ямар үе шаттайгаар бичих тухай нэг ёсны ажлын төлөвлөгөө нь учраас эдгээрийг хэрхэн оновчтой зөв томьёолсноос курсын ажлыг бичих явц, хурд, үр дүн ихээхэн шалтгаалдаг. Иймд сэдвэн сонгох, зорилго, зорилтуудаа тодорхойлох, бүлэг,
дэд бүлэгт хуваан сэдвүүдийн нэрийг томьёолохдоо удирдагч багштайгаан сайтар зөвлөх шаардлагатай. Зорилтоо тодорхойлохдоо тийм зүйлийг хийх гэсэн ерөнхий үг хэллэгээс аль болох зайлсхийж, нээн харуулах, тодорхойлох, тогтоох, үзүүлэх, илрүүлэн гаргах зэрэг тодорхой үйл үгийг ашиглаваас зохино. Үндсэн хэсэг нь сонгосон сэдвээс хамааран ихэвчлэн 2 бүлэгт. Бүлэг нь 3-аас 4 дэд бүлэгт хуваагдах бөгөөд дэд бүлгийн тоон курсын ажлыг гүйцэтгэхээр дэвшүүлсэн зорилтын тооноос шалтгаалдаг. Шаардлагатай гэж үзэх юм бол дэд бүлгийг дотор нь хэсэгт хувааж болно. Курсын ажлын нэрийг буюу ажлын ерөнхий сэдвийг аль нэг бүлгийн нэртэй, эсвэл бүлгийн нэрийг аль нэг дэд бүлгийн нэртэй бүрэн давхцуулж томьёолдог логикийн алдаанаас аль болохоор зайлсхийх хэрэгтэй. Учир нь курсын ажлын ерөнхий нэр буюу сэдв нь аль нэг бүлгийн нэртэй, мөн бүлгийн нэр нь аль нэг дэд бүлгийн нэртэй бүрэн давхцаж байвал ерөөсөө курсын ажлын зорилтууд уг бүлэгт бүрэн шийдэгдээд бусад бүлэг энэ ажлын хувьд илүүц эсвэл бүлгийн агуулга тухайн дэд бүлэгт бүрэн илэрхийлэгдэж бусад дэд бүлэг илүүц байна гэсэн логикийн алдаа гарч ирдэг. Өөрөөр хэлбэл энэ тохиолдолд курсын ажил бүхэлдээ ганцхан бүлгээс бүтсэн, бусад бүлэг нь илүү эсвэл тухайн бүлэг ганцхан дэд бүлгээс бүтсэн, бусад дэд бүлэг илүүц давхцсан байдалтай харагдаж хүмүүсийн шоглон ярдагчлан ус хэмээн ойлгогдохоор болдог байна. Курсын ажил сургалт судалгааны шинжтэй хэдий ч тухайн салбар шинжлэх ухааны хамгийн орчин үеийн ололт амжилтанд тулгуурласан байх шаардлагатай. Ажлын агуулгыг хүснэгт, зураг, диаграм, бүдүүвч зэргээр баяжуулсан байвал зохино. Үүний зэрэгцээгээр мэдээлэл харилцааны технологи асар хурдан явцтайгаар хөгжиж байгаа өнөө үед курсын ажлыг хамгаалахдаа PowerPoint программыг ашиглан дэлгэцэнд үзүүлж тайлбарлан ярих нь илүүц тохиромжтой болж байна. Курсын ажлыг бичихтэй онлайн дүн шинжилгээ хийх аргыг өргөн ашиглах нь зүйтэй бөгөөд 2-3 хаан их сурвалжаас хэд хэдэн хуудасаар нь бүхэл бүтэн бүлгээр нь хуулан бичих явдлыг хэрхэвч гаргаж болохгүй. Бусдын ажлыг хуулан бичих нь оюуны өмчөд халдаж байгаа хуулиар хоригдсон гэмт үйлдэлээ. Иймд оюутан залуус та бүхэн курсын ажлыг бичихтэй сонгосон сэдвийнхээ дагуу гадаад дотоодын эрдэмтэн судлаачдын зохиол бүтээлээс ишлэл авахдаа хэний ямар бүтээлийн хэддүгээр талаас авснаа заавал дурдах шаардлагатай. Ер нь ишлэлийг өөрийнхөө санаа бодлыг баталгаажуулах зорилгоор эсвэл шин санаа бодол дэвшүүлэхдээ бааз суурь тулгуур болгох үүднээс авдгийг сайн анхаараарай. Курсын ажил нь сурах бичиг, гарын авалгад байгаа зүйлийг нилээд гүнзгийрүүлэн судлах зорилгыг агуулдаг учраас ишлэлийг тухайн хичээлийн сурах бичгээс авдаггүй юм аа. Курсын ажлыг бичихтэй нэрт эрдэмтдийн зохиол бүтээлээс урт ишлэлийг бөөнөр нь авч нүсэрдүүлэхээс аль болохоор зайлсхийх хэрэгтэй юм аа. Жишээлбэл ямар нэгэн ойлголтын аль нэгэн нэр томьёоны тодорхойлолтыг өгөх үедээ аль улсын хэн гэдэг эрдэмтний ямар бүтээлдээ уг тодорхойлолтыг ямар томьёоллоор өгснийг өөрийнхөө үгээр найруулан цэгцтэйгээр дараалуулж бичих. Ингэхдээ өөр үзэл баримтлалыг харьцуулан жишиж, ижил төсөөтэй болон ялгаатай талыг нээн харуулах, зарим үед
Өөрийн байр сууриас шүүмжлэлтэй хандах, өөрийнхөө үзэж байгаагаар хамгийн үнэн зөв тодорхойлолтыг гаргаж ирэх. Яагаад хамгийн зөв зүйтэй гэж үзэж байгаагаан итгэл, үнэмшил төрхүйц хэмжээнд үндэслэлтэйгээр тайлбарлан бичих шаардлагатай. Онлын хэсгийг бичихтэн тухайн сэдвээр гадаад дотоодын эрдэмтдийн туйрвсан зохиол бүтээлд анализ, дүн шинжилгээ хийж тэдний үзэл бодолд шүүмжлэлтэйгээр хандан өөрийн байр суурийг бодит үндэслэлтэд илэрхийлж шинжлэх ухааны таамаглал дэвшүүлж болно. Харин дүгнэлтийг бичихтэн судалгааны ажлыг гүйцэтгэж эхлэхийн өмнө дэвшүүлсэн зорилтуудаа тулгуурлана. Зорилтын тоо дүгнэлтийхтэй ихэвчлэн тохирч байдаг. Өөрөөр хэлэх юм бол зорилт нэг бүрийнхээ биелэлтийг дүгнэн бичнэ гэсэн үг юм. Иймд зарим зорилтыг нэгээс илүү зүйлээр дүгнэх шаардлага гарахыг үгүйсэхгүй юм а. Дүгнэлтийг дан текстээр үргэлжлүүлэн бичих нь ойлгомжгүй. Нуршуу болдог тул дугаарлаж, товч тодорхой, оновчтой байдлаар бичих нь зүйтэй. Ашигласан ном зохиолын жагсаалтыг үйлдэхтэн зөвхөн уг ажилд иш татсан зохиол бүтээлийг зохиогчийн нэрээр цагаан толгойн үсгийн дарааллаар жагсаана. Иш татаагүй зохиол оруулсныг өмнө хэлсэнчлэн ус хэмээн үзэдгийг анхаарах хэрэгтэй. Курсын ажлын хэмжээ нь бичлэлтийн стандартын дагуу мөр хоорондын зай 1.5-аар 28 мөрөөр 25-аас 30 хуудас байна. Курсын ажлыг нуруулдах байдлаар эсвэл хэвлэлийн аргаар хавцалсан байвал зохино. Курсын ажлыг удирдагч багшийн удирдлага дор бичих бөгөөд батлагдсан төлөвлөгөөтэй яв цав нийцсэн байна. Оюутан уншиж судалбал зохих гол ном зохиолуудыг судлаж, курсын ажлынхаа бүтцийг гаргаж, удирдагч багшаас зөвлөгөө авсны дараагаар судалгааг хэрхэн хийж гүйцэтгэх талаар хугацааг тодорхойлон заана. Мөн хаана ямар хэмжээний судалгааг хэдийд яаж, ямар аргыг ашиглан хийхээ төлөвлөнө. Зөвлөгөө авахар ирэх бүрдэн өмнөх зөвлөгөөний үед багшийн зааж хэлсэн дутагдлыг хэрхэн яаж засч залруулснаа шалгуулж, дараагийн уулзалт хүртэл хийж гүйцэтгэх ажлынхаа даалгаврыг авна. Оюутан хийж гүйцэтгсэн курсын ажлаа 10 хоногийн хугацаатайгаар удирдагч багштаа хүлээлгэж өгдөг. Энэ хугацаанд удирдагч багш ажлыг нягтлан шалгаж, шүүмж бичнэ. Удирдагч шүүмждэн сэдвийн чухал болох, сэдвийн дагуу онлын ном зохиол хэрхэн ашигласан, агуулга бүрэн дүүрэн гаргасан эсэх, бие даасан байдлын төвшин, санал, дүгнэлт нь хэр оновчтой, ашигласан материалын чанарын тухай, тэрчлэн найруулга зүйн хийгээд эдийн засгийн тооцоо судалгааны үүднээс аль хэр зөв зүйтэй бичсэн талаар товч бөгөөд тодорхой өгүүлнэ. Мөн ажлын эерэг сөрөг талыг зааж, юуг хэрхэн яаж боловсронгүй болговол зохихыг тэмдэглэсэн байна. Шүүмжийн төгсгөлд уг курсын ажлыг хамгаалалтанд оруулж болох эсэх тухай саналаа 2 думал утгагүйгээр илэрхийлсэн байна. Шүүмж бичсэн удирдагч түүнийгээ курсын ажлынх нь хамт оюутанд буцаан өгөх бөгөөд оюутан шүүмжтэй танилцаж зохих засварыг хийнэ. Хэрвээ шүүмжлэгч ажлыг хангалтгүй гүйцэтгсэн, дахин боловсруулах хэрэгтэй гэж үзсэн бол оюутан уг ажлыг сайтар засч залруулсны дараа эхний шүүмжийн хамт удирдагчид өгнө. Курсын ажлыг 2-3 хүний, үүнээс нэг нь ажлын удирдагч байна. Бүрэлдэхүүнтэйгээр комист хамгаалдаг. Комиссийг хамгаалалт болохоос 10-аас 15 өдрийн өмнө харьяа тэнхмээс байгуулдаг.
Курсын ажлыг улирлын шалгалт эхлэхээс өмнө заавал хамгаалсан байна. Хамгаалалтан оюутан гүйцэтгсэн ажлынхаа агуулгыг товч ярьж, шүүмжлэгчийн болон комиссийн гишүүдийн асуултанд үнэн зөв хариулт өгөх ёстой. Курсын ажлын эцсийн дүнг хамгаалалтын байдал, гүйцэтгсэн ажлын чанарыг харгалзан комиссийн нэгдсэн дүнгээр үнэлнэ. Эрдэм шинжилгээний дугуйлан нийгэмлэгийн шугамар гүйцэтгэж, хуралд нь илтгэж хэлэлцүүлсэн ажлыг курсын ажил хамгаалснаар тоосож болно. 4.1 Үндсэн зөвлөмж. Реферат, элтгэл, хяналтын ажлыг бодвол курсын ажил бичих нь чанарын хувьд огт шалгуур шаардлагыг тавьдаг ажил юм а. Реферат, хяналтын ажлын дүн нь шүүлэг, улирлын шалгалтын дүнд нөлөө үзүүлэх төдийгөөр л хязгаарлагддаг бол курсын ажлын дүн бусад шалгалтын дүнтэй нэгэн адил хэмжээнд сурлагын дэвтэрт тавигддаг. Өөрөөр хэлбэл курсын ажил бол шалгалтын статустай гэсэн үг юм. Иймд сургалтын төлөвлөгөө стандартаар зохицуулсан байдаг тухай дээр үгүйсэн. Ихэнх их сургуульд курсын ажлыг 2 ба 3 дугаар курстэй бичгээр төлөвлөсөн байдаг нь 1-р курсын оюутны мэдлэг чадварыг харгалзаж, төгсөх курсын оюутан курсын ажлын оронд дипломын ажил бичдэг. Зарим их сургууль курсын ажлыг зөвхөн 3 дугаар курсэд бичгээр сургалтын төлөвлөгөөнд тусгасан байдаг нь 1-2 дугаар курсын оюутнаар эссе, реферат бичүүлдэгтэй холбоотой юм а. Курсын ажил бол оюутны гүйцэтгэж байгаа жинхэнэ эрдэм шинжилгээний судалгаа юм. Хэдхэн тооны хичээлээр эсвэл оюутны сонгосон мэргэжлийн чиглэлээр бичүүлэхийн учир нь оюутан бие дааж судалгааны ажил явуулах дадал чадварыг аль хэр эзэмшсэнийг курсын ажил хэрхэн яаж бичснээр нь тодруулах зорилготойг илтгэдэг юм а. Оюутан сонгосон сэдвэн бичих, боловсруулах боломжийг огтхонч хязгаарлагдгүй учир чухам үүндэл байгаа юм а. Удирдагч багшийн зөвлөгөө уншиж судлахаар сонгон бүрдүүлсэн ном зохиолоос олж цуглуулсан мэдээлэлдэн тулгуурлаж, оюутан хэдэн сарын турш курсын ажлынхаа гол текстийг бичиж, зөв буруугаан шалгуулж, үнэлгээ авахаар удирдагчдаа тушаадаг. Оюутны 2 дугаар курст бичсэн курсын ажлын дүнг удирдсан багш өөрөө оюутны сурлагын дэвтэрт тавьдаг бол 3 дугаар курст бичсэн ажлын тэнхмээс баталсан комиссийн өмнө хамгаалуулж дүгнэдэг. Энэ хамгаалалт бол үндсэндээ дипломын ажил хамгаалах ерөнхий бэлтгэл нь болдог. Курсын ажил нь бие даасан судалгааны бэлтгэл учраас тухайн шинжлэх ухааны орчин үеийн төвшний байр сууриас авч үзэхэд курсын ажлын сэдэв нь зайлшгүй судалбал зохилтой чухал сэдэв байх ёстой. Курсын ажлын сэдвийг хэрхэн яаж сонгох талаар ерөнхий зөвлөгөөг өмнө өгсөн болохоор нэмж өгүүлэхэд курсын ажлынхаа оршил хэсэгт сонгосон сэдвийн ач холбогдлыг маш нухацтай итгэл үнэмшил төрхүйцээр үндслэлийг гаргах шаардлагатай. Стигвэс ийм сэдвээр курсын ажил бичиж яана. Ямар ч ач холбогдлоггүй. Чухал биш сэдв байна шүү дээ гэсэн сэтгэлдлийг бусдад төрүүлж улмаар ажлын чинь үнц нь бүр анханасаа л унах болно. Курсын ажлын хэв шинжээс хамааран тэдгээр тавигдах шаардлагад зарим нэг ялгаа байдаг. Жишээлбэл практик судалгаагаар нотлох боломжгүй цэвэр онлайн асуудлаар курсын ажил бичиж байгаа бол бүтцийг онцгойлон анхаарах хэрэгтэй. Ийм хэв шинжийн ажлын эхэнд тухайн сэдвээр гадаадын болон дотоодын эрдэмтэн судлаачдын зохиол бүтээл, үзэл бодол, судалгааны арга зүйг харьцуулж дүн шинжилгээ хийсэн нэг бүлгийг заавал оруулж өгөх нь зүйтэй байдаг юм а.
Харин практик шинжтэй ажил бол ихэвчлэн үндсэн хоёр хэсгээс бүрдэх бөгөөд эхний бүлэгт нь судалгааныхаа онол, арга зүйн үндсийг тайлбарлан бичих ба хоёрдугаар бүлэг нь өөрийн тань бие дааж гүйцэтгсэн судалгаа байх жишээтэй. Энэ бүлгэн график, зураг, хүснэгт холбогдох бусад тайлбар материалаар баяжуулж болно. Туршилт судалгааны шинжтэй ажлын эхэнд мөн л онол арга зүйн хэсгээ нэгдүгээр бүлэг маягаар оруулж, дараагийн бүлэгт туршилт хийсэн нөхцөл, арга хэлбэр, судалгааны явцыг тодорхойлж, хүрсэн үр дүнгийн дэлгэрэнгүй байдлаар тайлбарлан бичих шаардлагатай байдаг юм а. Аль хэв шинжихээс үл хамааран курсын ажил нэгэнт тогтсон бүтцийн дагуу бичигдэх ёстой. Өөрөөр хэлэх юм бол дэлгэрэнгүй төлөвлөгөө буюу гарчиг, оршил ихэвчлэн 2-3 бүлгээс бүрдэх үндсэн хэсэг, дүгнэлт, ном зүй заавал байх учиртай. Ихэнх ажил их бага ямар нэгэн хэмжээний хавсралттай байна. Курсын ажил нь стандартын дагуу бичигдсэн 15-аас 30 хуудас байх бөгөөд үүний 10 орчим хувийг оршил, 5 орчим хувийг дүгнэлт хэсэг эзэлсэн байвал оновчтой хувилбар гэж үздэг. Оршил хэсгийг бичгтэн заавал сэдвийн чухал болохыг үндэслэхээс эхлэх бөгөөд энэхүү үндэслэл хит нуршуу, дэлгэрэнгүй байхаас зайлсхийвэл зохино. Мөн хэтэд товчилж судалгааны үндэслэлийг алдагдуулж болохгүй. Үндэслэлтэй бус байх нь үнд цэнийг хэрхэн бууруулдаг болохыг дээр дурдсан. Сэдвийн чухал болохыг тухайн шинжлэх ухааны дотоодод үүсэж байгаа явцуу хүрээнд, өөрөөр хэлбэл тухайн сэдвийг яг энэ цаг үед шийдвэрлэх зайлшгүй шаардлага яг ийм учраас тулгараад байна хэмээн үндслэлийн гаргахын зэрэгцээгээр боломжтой бол энэ сэдвийг авч үзэх нийгмийн ямар тулгамдсан асуудал үүсэж байгаа талаарх тодорхой үндслэлийг гаргаж тавих хэрэгтэй. Дараа нь эрдэм шинжилгээний ном зохиолд тухайн сэдвийг хэр зэрэг боловсруулан судалсан бэ гэдэг асуудлыг хөндөх шаардлагатай. Ингэхдээ тухайн сэдвээр гадаад дотоодын эрдэмтэн судлаачдын бичсэн ямар их сурвалж байгааг дурдаад эрдэмтдийн үзэл баримтлал ашиглаж ирсэн судалгааны аргуудыг тодорхойлон бичиж, ямар эрдэмтэн уг сэдвийг боловсруулахад өөрийн зүгээс ямар нэмэр хандив оруулсныг үнэлэн дүгнэх бөгөөд эцэст нь судлагдаагүй эсвэл судлагдсан боловч бүрэн гүйцэд судлах шаардлагатай ямар асуудал байгааг цохон тэмдэглэх хэрэгтэй юм. Ингэснээр ямар зорилготойгоор, ямар учраас та энэ сэдвийг судлахаар сонгон авсан нь ойлгомжтой болно. Үүний дараа курсын ажлынхаа зорилтуудыг томьёолох нэлээд хэцүү, ярвигтай ажлыг хийх шаардлагатай болно. Томьёолол туйлын богино бөгөөд яв цав тодорхой байх учиртай. Богинохон бөгөөд тодорхой байх ёстой учир юу вэ гэвэл энэхүү томьёололд байгаа үг нэг бүр дараа нь үйл ажиллагаа болж хувирдаг. Санамсаргүйгээр илүү үг оруулах бол илүү үйлдэл гүйцэтгэх шаардлагатай болно. Нөгөө тэгүүр хийж гүйцэтгэх ёстой ажлаа зорилтон тусгалгүйгээр гүйцэтгэжвэл курсын ажлын зорилтонд тусаагүй илүү үйлдэл хийсэн, өөрөөр хэлбэл ус ихтэй ажлыг бичсэн болох нэ. Зорилтуудаа зөв тодорхойлохын ач холбогдол, буруу томьёолохын хор холбогдол үүгээр хязгаарлагдахгүй бөгөөд дипломын ажлын бүтэц, бүлэг, дэд бүлгийн нэрэндэж нөлөөтэй болохыг анхаарах хэрэгтэй. Өөрөөр хэлбэл зорилтуудыг зөв томьёолох нь курсын ажлыг гүйцэтгэх стратеги, тактикийг зөв тодорхойлно гэсэн үг гэдгийг оюутан сайн ойлгож, энэхүү томьёолыг хийхдээ удирдагч багштайгаа хамтран ажиллах нь зайлшгүй шаардлагатай. Зорилтоо буруу
эсвэл нуршуу, оновчтой бус том ёсноос шалтгаалж курсын ажил бүхэлдэн сулхаан болдгийг эхнээсээ анхаарах хэрэгтэй. Олон жилийн туршлагаас харахад энэ хэсэг дээр удирдагчтайгаа сайн зөвлөлд өгөн улмаас зорилгоо нь тодорхойлсон боловч зорилт байхгүй ажлууд олонтоо харагддаг. Зорилт байхгүй гэдэг нь курсын ажлаа гүйцэтгэх үе шатаа мэдэхгүй байна гэсэн үг. Үе шатаа мэдэхгүй гэдэг нь уг ажил хэдэн бүлэг, хэдэн дэд бүлэг байх нь эхнээсээ бүрхэг байсан төдийгүй. Уг ажлыг бичих үйл явц тодорхой төлөвлөгөөгүй. Оюутны сайн дурын хэрэг маягтай явж ирснээс улмаар тааруухан ажил болжээ гэсэн дүгнэлтийг хийхэд хүргэдэг. Курсын ажлын зорилго, тавьсан зорилтууд өөр хоорондоо явц цав уялдаж байх нь уг ажлыг сайн гүйцэтгэх зайлшгүй нэгэн нөхцөл нь болдог. Оршил төгсгөл хэсэгт судалгаа явуулсан арга зүй, ашигласан судалгааныхаа аргуудын талаар бичих шаардлагатай болдог. Үүнд ямар арга зүйгээр, ямар аргуудыг хэрхэн ашигласан судалгаа хийсэн талаар зөвхөн нэрлээд орхиход л хангалттай юм шүү. Курсын ажлын үндсэн хэсэгт дэвшүүлсэн зорилтуудаа хэрхэн шийдвэрлэснээ бичнэ. Үндсэн хэсэг ихэвчлэн 2, зарим тохиолдолд 3 бүлгээс бүтдэг тухай дээр өгүүлсэн. Бүлэг 1 бүр нь 2-оос 3 дэд бүлэгт хуваагдана. Курсын ажлын нэр буюу ерөнхий сэдвийг бүлэгт хэрхэн хуваах талаар товчхон зөвлөгөө өгье. Жишээлбэл эрүүгийн хянан шийдвэрлэх ажиллагаанд тавих прокурорын хяналт гэсэн сэдвийг курсын ажлынхаа сэдвээр сонголоо гэж бодъё. Энэ сэдв хамгийн гол нь прокурорын хяналтын талаар л судлах юм байна. Иймд 1-дүгээрт прокурорын хяналтын талаарх онлын асуудлыг бичих ёстой бөгөөд харин 2-дугаар бүлэгтээ энэ эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд тавих прокурорын хяналтын хэлбэр онцлогийн талаар илүү наривчлан өөрийн хийсэн судалгаанд үндэслэн бичнэ. Харин дээрх сэдв арай өөрөөр томьёологдсон нөхцөлд тухайлбал эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд прокурорын хяналтыг боловсронгүй болгох нь хэмээн томьёолсон нөхцөлд энэ сэдвт 2 гол зүйл байна. Тухайлбал эхлээд эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд тавих прокурорын хяналтын талаар, дараа нь түүний арга хэлбэрийг боловсронгүй болгох талаар бичих хэрэгтэй болж байна. Иймд сэдвийн агуулгаас хамаарч 2 бүлэгт хуваан авч үзэхээр байна гэсэн үг юм а. Эхний байдлаар томьёолсон нөхцөлд прокурорын хяналтын талаар тусгайл 1 бүлэг болгон бичих нь зохимжтой бөгөөд харин 2 дахь хувилбараар томьёолсон тохиолдолд эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд тавих прокурорын хяналтыг тусгайлан авч үзэхгүй бол бичих ёстой ажлаа дутуу хийсэн болох нэ. Дүгнэлтэнд курсын ажлыг гүйцэтгэх явцдаа оюутны хийсэн дүгнэлт судалгааны үр дүнг бичнэ. Дүгнэлтийн төгсгөлд судалгааныхаа ирээдүйн төлөв байдлын талаар ганц нэг өгүүлбэр бичвэл тун сайн. Учир нь энэ оюутан тухайн сэдвийг гүнзгийрүүлэн нухацтай судалж, дипломын, магистрийн, бүр докторийн түвшний судалгаа хийхээр нухацтай ажиллаж байгаа юм байна гэсэн сэтгэлдлийг комиссийн гишүүдэд төрүүлж таны үнэлгээ тэр хэмжээгээр дээшлэх болно. Дүгнэлтийн дараа зохих журмын дагуу үйлдсэн ашигласан ном зохиолын жагсаалт буюу ном зүйг бичнэ. Үүнийг хэрхэн бичих талаар хойно дэлгэрэнгүй өгүүлэх болно. Хэрвээ хавсралт материал, хавсаргах зүйл байгаа бол түүнийг тусдаа байхаар ялгаж, хуудас 1 бүрийг тусгаарлан, дугаарлан хавсаргана. Реферат, илтгэлээс ялгаатай нь курсын ажил бол харьцангуй бие даасан шинжтэй ажил байх ёстойг мартаж үл болно. Бие даасан гэдэг нь бие дааж бичсэн гэсэн утгаар биш. Дээр дурдсан бүх төвшний ажлыг бие дааж бичсэн байх ёстой.
Энд арай өөр утгаар хэлж байна. Тодруулбаас оюутны мэрэгжлийн бэлтгэлийн төвшнөөс хамаарч судалгаа шинжилгээний тал дээр бие даасан байх учиртайг хэлж байгаа юм. Курсын ажилд диссертацийн төвшний шаардлагыг тавихгүй нь мэдээж хэрэг боловч оюутан шинжлэх ухаанч сэтгэлгээний анхан шатны дадал чадварыг хэрхэн эзэмшснээ курсын ажилдаа элдхэн харуулах ёстой. Ингэхийн тулд судлах асуудлаа мэрэгжлийн төвшөнд зөв гаргаж тавих хэрэгтэй. Асуудлаа зөв гаргаж тавих нь шинжлэх ухаанд анхны алхмаан зөв хийнэ гэсэн үг болно. Курсын ажлыг 2-3 дугаар курсэд бичдэг бол анхнаасаа нэг сэдвийг сонгон авч түүнийг жил ирэх бүр гүнзгийрүүлэн судалсаар дипломын, магистрийн, улмаар докторийн судалгааны ажлын суурь болгох хэрэгтэй. Сонгодог их сургуулиудын төвшөнд ийм практик маш илбэг байдаг юм а. Бичиж дууссан курсын ажлыг удирдагч багшаараа дамжуулан тэнхимд өгөх бөгөөд үнэлгээг 2 янзаар удирдагч багш эсвэл комисс тавьдаг тухай өмнө өгүүлсэн билээ.